Амралд ширээний теннисээр 11 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд тусгай олимпийн 3 мөнгө, 2 хүрэл медаль эзэн болсон байна. Иймээс 2027 оны олимпиад алтан медаль авах зорилготой бэлтгэлээ хангаж байна. За мөн ширээний теннисийн спортоор хичээснээр эрүүл мэнд болон нийгэмшилтэд эерэг нөлөө үзүүлж байгааг гэр бүлийнх нь онцлолоо. Амралд төрхөөсөө даавны хам шинжээр онцлогджээ. Гэр бүлийнх нь хувьд үүнийг бэрхшээл, саад бус, шалгуур, сорилт хэмээн үзэж бүхий талаас нь дэмждэг байна. Иймээс тогтмол дасгал хөдөлгөөнтэй байх зорилгоор гэр бүлийн гишүүд нь теннисний спортоор хичээлж эхэлжээ. Гэвч тусгай хэрэгцээд гих шалтгаанаар авах дугуйлан дутмаг байсан байна. Иймээс гэр бүлээрээ теннисийн спортоор хичээлж эхэлсэн байна. Гэр бүлийн дэмжлэг багшийнхаа заавраар Амралд дотоод гадаадын тэмцээнүүдэд амжилттай оролцож нийт 13 алт, 8 мөнгө, 12 хүрэл буюу нийт 33 медалийг хүртжээ. Медаль аваад тавцан дээр гарахаас өмнө яг тоглолтоо хийгээл нөгөө медалийн бол сангачаар нь амар баярлал эхэлдэг. Тэгэл медаль аваад яг тайзан юун дээр гараад одоо нөгөө бүх олон улсын одоо тэнд оролцсон бүх тамирчтай өмнө Монгол гэж дуудалал медаль авахд бол өөрөө ирэхгүй баярын нулимс гардаг юм да. За ширээний теннис хичээлснээр бол ер нь ширээний теннис ч гэлтгүй альва спортоор хичээлэх юм бол ялангуяа юм оюуны ялгаатай онцлогтой хүүхдүүдэд бол маш их ахиц дэвшил гарна. Миний хүүгийн хувьд бол одоо бие даах чадвар нь эрс сайжирсан. Тэгээд одоо энэ клубт бол дандаа нөгөө нэг энгийн эрүүл хүүхдүүд явдаг шүү дээ. Ийм хүүхдүүдтэй ингээд нийгэмшээд эднэртэйгээ ингээд бэлтгэлээ хийгээ явна гэдэг чинь маш их одоо өөрчлөлтийг өөрд нь өгч байгаа байхгүй юу? Өөртөө итгэлтэй болсон. Тэгээд альва юмыг хийхдээ аягүй сайн тууштай ингээд хийдэг. Сэгнээс нь би хаагуудаа аавтай гадаад яваад одоо би энэ аавт маа гэсэн заахан матмаа сэсэгэд ям зам хийсват байдаг. Тэр би гадаад яваад тийм гой манаа гээд өөрөө эндээс явъя гэж баацсан байгаа. Батал мөнх хөлсөн баталны авсан байгаа. Итүүс нь нөгөө хүүхдүүд маяг салхуулаад ийхгүй. Тэгээд нөгөө хүүхдүүд маань гинэ ихийг нь хамын аваад гээд идэхгүй салгуулаад аав зинээс хүүхдтэй айлахгүй юм аа. Цаас айлахгүй юм аа. Тэгээд юу гэдэг хүүхд цанаа гээд дамжсан болоод хүүхд цан ясахгүй шүү дээ. Энэ хоёр багшийн хувьд тусгай хэрэгцээд хүүхдүүдтэй ажиллахад хүндрэлтэй байдаг ч тэдний авьяасыг нээж хөгжүүлэхээр хичээнгүйлэн зүтгэдэг байна. Тусгай хэрэгцээд хүүхдүүдийн хувьд энгийн хүүхдүүдээс ойлгох, сурах хугацаа их шаарддаг. Гэвч тэднийг орхих бос улам зоригжуулан ажиллах нь чухал болохыг хэлж байлаа. Амралтын хувьд багшаасаа урам авч тусгай хэрэгцээд 3 хүүхдэд бэлтгэлийнхээ хажуугаар ширээний теннис заадаг байна. Ингэснээр илүү хариуцлагатай болжээ. Эхний сар жилүүдэд бол мэдээж хүүхдээ асуудлууд зөндөө гарна. Тэр болгоныг одоо зохицуулаад, харьцаад, ойртоод ингээд харьцаад байвал энэ хүүхдүүд манаас тийм ч бас нэг тийм ажиллахад хүндрэлтэй биш. Гол нь ойлголцол хэрэгтэй. Зөв одоо юу гэдгийг аашаанд нь аран шинд тааруулаад харьцах хэрэгтэй. Тэрэн таарсан дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Тусгай хэрэгцээд хүүхдүүд хаалганы цаана үлддэг бус нийгэмд хөл нийлүүлэн алхвал амжилтанд хүрдэгийн тод жишээ нь Амралд юм а.